Хүннүү Air компани яг хамгийн үнэт зүйл хамгийн том бахархал нь юу вэ? Хүн шүү дээ. Хүннүү Air гэж байгаа хүн шүү дээ. Ер нь компани ажиллахсад ер нь явж ер нь зөвхөн Хүннүү Air гэхдээ бүх компани хамгийн чухал юм чи хүн. Гэхдээ хүн чинь ер нь юм шүү дээ. Хүн хүндийн хүчний нөлөөгөөр газрын амтан баггүй юу? Хүн нисдэггүй те. Тэгээ хүний мөрөөдлийг ниснэ гэдэг мөрөөдлийг биелүүлж өгч байгаа учраас онгоц илүү одоо хүнийг тэгж омогшуулдаг те. Нэг цэгээс нөгөө цэг рүү цагт нь үргэж хүнд илүү тухтай. Тэгээ ерөнхийдөө бид нар ч гэсэн захиалгад онгоцныхоо нөгөө суудл хоорондын цаг нэлээд зайтай авсан. Бид нар өөрийнхөө компани ажилчдаас нисгэж бэлдэж байгаа. Чи ажилдаа сайн, хариуцлагатай, англи хэлний чинь төвшин сайн байх юм бол компаниасаа компани зардаар нисгэж болгож байгаа. Одоо эхний хүүхэд маань одоо ингээд сам гарах гэдэг юм да. Нөгөө би даасан стик гэдэг одоо өнөө малашгүй тэгээ явж байна. Тэгээ нисгчийн одоо нэг чухал тал нь юу гэхээр айгүй онцлог. Чи алдаа гаргаж болохгүй байхгүй. Чиний алдаа айгүй үнэтэй. Тэгээ юу хэлэх гээд нэг бол хүн ялангуяа мэдлэгтэй, чадвартай, боловсролтой, хамгийн гол нь сэтгэлтэй хүн гэдэг бол үүндээ хамгийн том капитал. Нөө. Хүннүү Air гэд нэрээс нь ингээд аваад үзлээ. Магадгүй та өөрөө бас тийм түүхийн сонирхолтой хүн юм болов уу гэж бодсон. Яг ямар учраас Хүннүү Air гэдэг нэрийг өгсөн бол? Энэ компани чинь Mongolian Airlines Group хичээсэн. 2011 онд байгуулагдтаа. Тэгээ Mongolian Airlines Group гэсэн чинь нөгөө уулнууд юу хийсэн, санаа нь юу хийсэн гэдэг анх нөгөө үүсгэн байгуулагчны санаа нь юу гэсэн гэдэг ерөнхийдөө нисхийн том групп бай. Жолчч тээврийн онгоцтой, ачаа тээврийн онгоцтой, орон нутгийн онгоцтой, олон улсын онгоцтой. За тэгэл жижигхэн бизнес онгоцтой ийм хийгээ групп гэ нэр өгсөн чинь тэр нь Mongolian Airlines Group гэ нэр өгсөн чинь нөгөөх нөгөө Мяттай нэр нь адилхан байна гээд. Тэгээ нэрээ соль гэдэг байхгүй. Тэгээ нэрээ солих гэдэг ингээ ярьж хэлж байгаа. За шиг Хүннүү Air гэд нэр өгчигээ те. Тэгээ яг нь ер нь Монголын энэ газар нутгаас хамгийн том ихний empire тэ хамгийн том төр улс те. Тэгээ Хүннүү гэд нэр өгчигээ. Тэгээ Хүннүү Air гэд нэр өгчлөө. Тэгсэн чинь хүмүүст ойлгодгүй. Ялангуяа гадаадынхаас гад энэ Монголын компани юм уу те. Тэгэхээр н доор нь слоган нэмээд Wings of Mongolia гэдэг слоган нэмээд тэгээд одоо энэ Хүннүү Air Wings of Mongolia тэ манай ингээд нийтээр болж байгаа байхгүй. Тэгээд дээс манай энэ лого чинь бас ерөнхийдөө Хүнүүгийн эмблемүүдийг авсан. Бүргэдтэй, буухтай, аюу шонхортой, буухтай, нарсар гэдэг Хүнүүгийн эмблемүүдийг ерөнхийдөө ингээд компакт хийсэн баг. Тэгэхээр ер нь жоохон түүхтэй нэр байх нь зөв юм байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ Хүнүү гэдэг нь илүү тогтдох юм байна. Тэгээ Хүнүүгээд тэгсэн чинь Монгол гэдэг нэр нь олддгоо тэрний слоган нэмээд ингээд компани нэр бол ингээд үүсцэн. Тэгээ одоо энэ үгээр одоо энэ бүгд л энэгээр нэсэлчлээ. Бас их тийм айхтар бэлэг тэмдэгтэй тэгээд нөгөө түүхэн судалгаатай айгу бэлгшээлтэйгээр өгсөн юм болоо гэж. Дээрээс нэг айгу чухал юм байдгийг. Ер нь бидний айгу ихэнх нислэгийн нэг 60-70% хятад руу нисэж байгаа байхгүй. Хятад дээр жишээлбэл шөөнүү гэж ханзаараа ордог байхгүй. Хятад дээр нэг бүх юм ханзаараа явчихдаг учраас. Тий, Хүннүү гэдэг чинь шөөнүү гэдэг ханзаа байдаг байхгүй. Тэгээ болоод байгаа. Жишээлбэл Мят арай Монголиа гэж хоёулаа Монгол гэдэг ханцтай. Тэгээ бүдэлчдэг байхгүй. Ялахгүй. Тэгээ яг тэгвэл хятад ханзаараа биччихлээ. Хоёулаа ижил ханзаар бичигддэг. Тэгээ ялангуяа Монголын гээ бичих юм бол бүгдээрээ Монголын нис хүчин гэдэг ингээд бүгд Монголын агарын тээврийг бүгдээр нэг ханц руу ороод идэг. Тэгээ манайх бол айгүй амар хятад чамар өөр ханцтай. Тэгээ тэр нь бас хэрэгтэй. 2 Fokker 50 өнөөс судалтай. 120 хүнээс судалтай 2 A319 гэдэг ингээд ийм 4 онгоцтойгоо үйл ажиллагаа хийсэн. Ер нь бол нэлээд хүчтэй Монголын иргэний эсийн салбарт нэлээд хүчтэй орж ирсэн компани байхгүй. Тэгээд цаг хугацаа ингэж явж байгаад би ч энэ компанид 2015 оноос болсон. Ер нь бол ингээд яг тэр он бид айгүйх юм туулсан. Компани ер нь бол компани ч хэлдэггүй Монгол улс нөгөө нүүрсний үн, түүхийн эдийн үн өндөр байхад яг ингээ харахад хүн болгон айгүй баян боломжтой байдаг. Хүн болгон аялж эхэлдэг. Үнэн унгууд хүн болгон одоо хэмнэж эхэлдэг. Хүн аял дээр хамгийн түрүү хэмндэг. Тэгээ бидний эхэлсэн нэлээд олон төсөл проектууд байсан бүх ерөнхийдөө 2014 оны үед нэлээд унсан. Тэгээ яасан гэхлээр ер нь бол ашигт малтруулын үн унаад, эдийн засаг нэг 17% өсөж ирснээс унаад эхлэнгүүд хүмүүс аялал жуулчлал хамаагүй багасаад эхэлсэн юм байна. Тэгээд үндсэндээ манай Fokker 50 бол 25-28 настай нэлээд хөгшин онгоцнууд байсан.
Тэгээ тэр үед бид бас Airbus A319-ээр нэлээд олон нислэгүүдийг тэр маань бас янз янзын чиглэлд нислэг ер нь хийж үтсэн. Хонконг нисэж байсан, Бангкок нисэж байсан. Тэр битгээл Парис хүртэл нисэж байсан. Тэгээд ер нь бол Парисын нислэг ер нь холын нислэгийг хийж чадах юм байна гэдэг ойлголт авсан. За ойрын нислэгүүдийг хийж чадах юм байна гэсэн иймэрхүү ойлголтууд авсан. Гэхдээ тухайн үед эдийн засаг бол тийм сайн байгаагүй. Тийм учраас бид нар ер нь бизнес модель нэлээд өөрчлөх ёстой байна гэж ойлгосон. Тэгээд бид хоёр Airbus-а буцаасан. Хоёр Fokker 50 арай орчин үеийн арай эдийн засгийн хувьд өргөж Хатар 72 гэдэг онгоцоо солисон. Тэгээд үндсэндээ бид оюутлогын нислэгийг хамгийн түрүүн нэлээд илч хүчтэй хийж эхэлсэн. Манай энэ оюутлогын нөгөө шилдэг ханган нийлүүлэгчийн шагналгаас Монголын авиа компаниудаас хамгийн түрүү бид нар авчихсан. Тэгээд бид Хатар 72 гэдэг онгоцоо бол энэ хамгийн шатхуун тэмнэлттэй эдийн засгийн хувьд одоо хамгийн зөв байгаль орчин дээлтэй ийм онгоцоор бид оюутлогын нислэг үндсэндээ хийж энэ компани одоо дахин одоо төлсөн түүх, шинжлэгдсэн түүх тэндээс гисэн. Тэгэхээр ерөнхийдөө хувийн агаарын тээвэрлэгч нараас манайх одоо үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээгээр бол одоо өнөөдрийн байдлаар бол тэргүүлж яваа. Ер нь бол хувийн секторуудаас хамгийн түрүүнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас арай өндөр настай Айра Монголи гэж хэлж байна. Тэгээ тэдний хадаа салбарт үйл ажиллагаа явуулаад одоо бараг 25 дахь жил нь болж байгаа шүү. Тийм. Тэгэхээр яг өнөөдөр бид нэр зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа тогтмол явуулж байгаа 3 компанийн Хүнвэр, нөгөөх нь Айра Монголиа. За мэдээж төрийн хэмжээнд Мяд компани маань ихэнх хувийг эзэлж байгаа. Өнгө нь бас яалтчгүй онцлогтой тий. Яах вэ? Энэ нөгөө улаан Мяд чинь гүн цэнхэр, тий. Айра Монголиа цайвар цэнхэр. Тий. Тэгээ бид нэг ерөөхдөө харж байгаа юм нэг юм ягаан өнгө. Ер нь хүний анхаарал татах өнгө л дөө, тод өнгө тий. Ялангуяа манай октоудад их гоё зөгтөг. Эмэгтэй улсуудад ерөнхийдөө залуу улсуудад бас их гоё зөгтөг өнгө шүү дээ. Тэгээ энэ өнгийн сонголт гэл. Таны ер нь яг эзэмшсэн мэрэгжил юу юм бэ? Нисэх дотор энэ чинь олон мэрэгжил байгаа штэ, олон салбар байгаа штэ, инженер, нисгэгч гэдэг. Яг тэр нарийн эзэмшсэн мэрэгжил ямар мэрэгжил юм бол? Би агаарын үлгийн инженер. Тэгээ би одоо хуучин СССР гэж байсан зөвлөлт бод улсаад бүгд намдах зөвлөлт бод Латви улс гэж байсан. Одоо Латви одоогийн. Тэгээ Латви улс Рига хотод нисгийн инженерийн сургууль 5 жил хагас сурч төгсчихсэн. Тэгээ би нисгийн инженер хүн байна. Онгоц шалаад гэсэн. Яг ялын хариуцна гэсэн. Нэгдүгээр онгоц застдаг гэсэн үг. Хоёрдугаар дээр үе онгоцнууд инженер гэж нисдэг инженер гэж байсан. Онгоц нь кабиндаа суугаа явдаг. Одоогийн энэ олон компьютеруудыг орлоод нэг инженер тооцоо хийгээд явдаг тийм байсан. Тэгээ Монгол улс авсан анхны барууны онгоц Боингийн онгоц Boeing 727 гэж онгоц байлаа. Тэгээ тэр онгоц маань нисдэг инженер, нисгийн флайт инженер гэдэг нисдэг инженертэй. Тэгээ тэр инженер нь бас нэг 9 жил ажилласан. Тэр онгоцыг одоо сүүлд нь байхгүй болох хүртэл ажилласан л да. Тэгээ сүүлд бид ашиглалтнаас гараад нэлээд хуучин технологи байхгүй. Тэр болтол нь ажилласан. Тэгэхээр бас нислэгийн тодорхой хэмжээнд туршлагатай гэсэн үг. Тэгэл дараад иргэн нэст ажиллаад нисхийн энэ удирдлагын хөтөлбөр бүх юмд оролцоод явж байгаа юм дөө. Тэгэл сүүлийн 10 жил Хүнвэртэй холбогдол явж байна. Яг энэ өдрүүдэд Монгол улсад бас агаарын тээврийн салбар, иргэний нисхийн салбарын 100 жил яа бас тохиож байна тийм ээ. Тэгэхээр ер нь яг энэ цаг хугацааны хэдтэн та яг хамтдаа байв? Энэ ийм юм, нисэх хүчний юм. Нисэх хүчний гэж бодож байна тийм. Ер нь бол 5 сарын 25-нд Монголд анх удаа онгоц бус өдөр байхгүй. Ер нь бол түүхэн. Яасан бэ гэхээр Москва, Бээжин, Токио гээд одоо ийм нислэгийн ийм юу байхгүй юу? Одоо Пилот гэдэг нэг тийм Москваас 5 онгоц гараад энэ цэгүүдээр ингээд дамжаа явсан юм бэл. Тэгээд нислэг буусан цэгүүдээ тийм баяр хийгээд ингээд олон онгоц ингэж яваад нэм хийсэн. Тэгээд тухайн нислэгт бэлдээд эрхүүгээс одоо онгоц ирж Улаанбаатарт одоо консулын дэнжид онгоц бууж болох юм байна гэдгийг ялгаад ингээд анхны тэр нислэг 7 сарын 2-нд буусан байдаг байхгүй юу Улаанбаатарт. Тэгэхээр тэрэнд нислэгт бэлдсэн анхны Монголд одоо анх онгоц буусан өдрийг бид нар нисэх хүчин үүссэн өдөр гэж тэмдэглээд ингээд 100 жил болж байгаа. Би нэг 34 сүүлийн 34 жилийн цуг байлаа. Тэгээ яг 91 онд анх сургууль төгсж ирэл энэ бүх зах зээлийн шилжилт энэ бүх юм ил үзлээ л дээ.
Тэгээд манай салбар ер нь бол бас зах зээл хүнд хэцүү байх үед бас унчаагүй, шуурганд болоодагүй гэхдээ бас амаргүй цаг үе бас байсан. Бид нэг мяд тутагс нэлээд хэдэн удаагийн осол гарсан. Одоо Эрдэнэт хүний амьнасыг одоо элссэн тиймнүүд бас болж исэн. Тэг яг сүүлийн үед бол бид талцсангүй олон улсын төвшөнд ажилладаг болоод олон улсын стандартаар явдаг болоод хамаагүй манай аюулгүй ажиллагааны төвшин ч их сайн сайжилсан. Тийм учраас хахтай нислэг саадах маадах техник асуудлууд бол гарч лөөдөг. Энэ бол энэ дэлхийд л гардаг. Гэхдээ ер нь талцсангүй манай нисэх хүчин бол айгүй сайн төвшөнд хүрсэн байна. Та яг Хүннүэр компани хэдэн жилийн түүхийг хамтдаа бичиж байгаа. За би Хүннүэр компанид 2013 оноос хойш ажиллаж байна. 12 жил гэсэн үг. Би одоо иргэний нисхийн салбарт 1996 оноос хойш одоо ингээд 29 30 дахь жилдээ бараг ажиллаж байгаа юм тий. Ерөнхийдөө агарын тээврийн салбарт ингээд анх 96 онд орж ажилласнаас хойш ингээд тасралтгүй ажиллаж байна да. Ер нь бол нэг юм нисхийн салбарын нэг онцлог байна. Би одоо бусад салбар бас тийм л байх гэж бодож байна. Чи ингээд ямар нэг хэмжээгээр татагдаад олчихвол гарч чаддгүй. Ялангуяа манай Монгол хүнд нэг тийм байдаг юм л да. Ер нь ямар нэг юм нэг дасчихлаарэ тэрийг өөрчилдөг. Одоо сайнаар хэлбэл тууштай. Муугаар хэлбэл өөр тийшээ салж чаддаггүй айлзагддаг. Тийм. Гэхдээ ер нь зүгээр нисхийн салбарт нэг тийм айгүй тийм татдаг юм байдаг. Ялангуяа би зөв ингээ хараад тахад айгүй олон найз нөхөд цуг ажилтдаг улсууд нисгэд ороод өөр салбараас нисгэд ороод буцдаггүй. Эндээ суучдаг. Тэгээ ер нь одоо дээр манай нэг ховдод ажиллаж исэн манай төлөөлөгч охин хэлжсэн байхгүй. Манай компанид байж байгаа. Дээрээс нь хаан банкнд ороод компани. Тэгээд үдийн цагийн цагаар онгоц хөөлхийг хараад байдаг гэсэн гинэ. Тэгээ хөөлхийн амд нэг онгоцон татагтаад байдаг. Хүн чинь ер нь ингэдэг шүү дээ онгоц ирэхлээр хүн айгүйх татагддаг. Сая манай бид нэг шинэ онгоц авлаа шүү дээ. Тэгсэн чинь бидний салцдаг энэ байгууллагад нэг хүүхдүүд шинэ онгоц их ямар гоё юм гээ нүдний нулимс гараад байна. Тэгээ нэг тэгэж их татдаг л явтай л да. Ялангуяа онгоц хөөрхийг, онгоц буухыг, чи өөр газраас тасрах тий. Энэ момент ч яс хүнд тийм хүний сэтгэл айгуу дотно. Тэгээ мэдээж нисхийн салбар гэдэг бол зорчигчийг хүссэн газар навч өгдөг. Тэгээ холыг ортуулж хоёрыг уулзуулдаг гэдэг шиг эх орноо сансан эсвэл гадагшаа дутагшаа эрдэм сурахаар явж байгаа, ажил төрөл эрхлэхээр явж байгаа хүмүүсийн замыг товчилж хурдан дөргөн шуурхаа аюулгүй хүргэж өгдөгөрөл нисхийн салбарт ажиллаж байгаадаа би бахархдаг да. Сэтгэл ханамж бол мэдээж аюу өөр байдаг. Одоо манай залуучууд ярьдаг байхгүй тий. Орон нутгийн төлөөлөгчийн газар ажилладаг хүмүүс ингээл онгоц дуурангуул юу лээ гэлээ. Бас бодоол явцдаг гэл. Тэгээд нөгөө нислэг цөөрөөл хүмүүс маань ингээд амьдрахын тулд өөр салбар эднэр л орж ажиллана л да. Тэгээд төд бодлого эргээд ирдэг хүмүүс аяг байдаг. Тийм. Тэгээд онгоцоо санаад ирлээ гэл тий. Тэгэхээр ер нь бол тэр нэг арай өөр л дөө салбар дотор ороод ажиллах одоо тэр уур амьсгал нэгэнт ингээд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн зогсогдохгүй ингээд явж байгаа үед бол аль ч салбарт нь аль ч хэсэгт нь ажиллаж байсан хүн нөгөө хөлөө нийлүүлэл алхаал орчдөг. Тэгэл тэн дотор ингээл яваал өнгөрөөл одоо зорчигчийг нэг цэгээс нөгөө цэг хүргэх үүргээ биелүүлэх явцад оролцож байгаа бүх хүмүүсийн тэр одоо үүргээл биелүүлэх гэдгийг бодож явж байгаа шүү дээ ажил дээр бол тэгээд тэрийг хийсний дараа бол мэдээ сэтгэл ханамж өөрсөндөө одоо өөрсдөө бахархах. Одоо миний хэлэх дуртай үг нь болохоор одоо ингээд шин залуу одоо хүмүүст хэлэхдээ та нар болоод одоо эдийн зүрх сэтгэлтэй авах хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэл чинь одоо нэг энэ тоогоонд орж ирсэнд бол нисэг гэсэн сэтгэлтэй авах хэрэгтэй. Аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны төлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн төлөө цоглох зүрх чинь нэг байх хэрэгтэй шүү. Алдаа дутагдлын хажуугаар хизээж нүдээ тарж өнгөрч болохгүй шүү. Та алдаж болно. Алдаагаа та хамгийн гол нь нуулгүй хэлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нар газарт үйл ажиллагаа биш агаар дээр нөхцөл үйл ажиллагаа явж байгаа учраас та бол хэлэх хэрэгтэй шүү гэдэг үл залуу хүмүүс бол хэлдэг. Тэгээд одоо бүхэл хүмүүс одоо нисэх бол одоо гэдэг бид нар гагнсан гинж шиг одоо байх хэвээр бидний гагнсан гинж бол хизээд чангах хэвээр бид нар одоо гэдэг энэ гагнсан гинжээ таслуулахгүй төлөө нэг цохилсон гагнсан гинж шиг явах урайтай шүү гэж одоо хичээл хоолоондоо шамнартаа бол хэлдэг байгаа гэсэн. Хүн чинь ер нь юм штэ. Хүн хөндийн хүчний нөлөөгөөр газрын амтан байхгүй юу? Хүн нисдэггүй те. Тэгээ хүний мөрөөдлийг ниснэ гэдэг мөрөөдлийг биелүүлж өгч байгаа учраас онгоц илүү одоо хүнийг тэгж омогшуулдаг те. Юм болов гэж боддөг штэ. Тэгээ ер нь ингээ онгоц ингээд зурвсаар гүйж байгаа нэг хөөрөн штэ. Яг тэг хөөрөх моментод дээр нэг би нэг онгоцон зугаалсан нэг хүүхдээ би газаас хөөлчлөө штэ гэд ашиглаж байгаа байхгүй. Тэгээ тэр хүн тийм илүү сэтгэл төрүүлдэг юм болов. Галтагаар явж байгаа хүн автобусаар явж байгаа хүнд бол алдсангүй тийм сэтгэл төрөлтгөл байх л та.
яг ингээд газартай тулхамгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүнд илүү тийм одоо сэтгэл төлөвлөлт юм болоо даа л гэж боддог шүү дээ. Гэтэ яг ниск компанид ажиллаж байгаа хүнд бол бас их давуу талтай. Чи өдөр бүх онгоц өрхийг харж байна. Дээс нь чиний бүтээсэн юм тэнд яваад байгаа байхгүй. Чиний хөдөлмөрийн оролцоо тэр онгоцыг нисгээд байгаа учраас бас тэрүүгээр хүмүүс бахархдаг, омогшдог тэгдэм болов гэж боддог шүү дээ. Үе үеийн нисхийн ажилтнуудын хөдөлмөрийн үр шинд энэ компани, энэ салбар өөрөө бий болсон. Маш олон хүмүүсийн сэтгэл зүрхээс нисгтэй дуртай, нисгтэй хайртай, нисхийхэн гэж хүмүүс даад үзэгддэг байх үеэс эхлээд тэр олон хүмүүсийн итгэл, зүтгэл, сэтгэлдэр боссон салбар байхгүй юу? Тэгээ бид нар ерөнхийдөө 90-ад оноос эхлээд яг миний ажилласан үе бол 90-ад оноос хойш бид барууны техник технологи руу шилжсэн. Тэгээ энэ бол бас их тийм чухал үе байдаг. Ер нь бид дэлхийдээ хөл нийлүүлсэн, дэлхийдээ нэг түвшинд харьцдаг хамгийн одоо илүү глобалчлагдсан салбар юм уу? Монголоос гэж боддог. Одоо манай жиний нисгч яг гадаадын ямар ч компани тухайн тайпын онгоцонд очиж нисч чадна. Яг л тэр сургалтыг тэр одоо шаардлагуудыг биелүүлсэн улсууд байдаг. Манай инженерүүдийн хувьд ч гэсэн адилхан яг тэнд яг ижил хэмжээнд ажиллаж чадна. Тэгэхээр бид илүү манай дүрм журамч гэсэн олон улсын иргэний эсхийн дүрмийн дагуу бүгд бичигдсэн. Тэгээд тэрний дагуу явагддаг. Бид нар хамаагүй илүү глобалчлагдсан. Манай олон улсын нислэгээс шалтгаалаад бидний илүү глобалчлагдсан байх шаардлага тавигддаг. Тийм учраас бид илүү бусад салбараас илүү одоо олон улсын хэмжээнд яг нэг түвшинд ирж чаддаг. Тэр улсуудтай нэг ширээний ард суугаа ялгаад яг ижил түвшний улсууд юм болов гэж бодоод байгаа. Хинч биднийг одоо та доогуур гэж үнэлдэггүй. Бид яг л түвшинд адилхан ярьдаг. Тэгэхээр эн чинь манай давуу тал. Бид нэг дөнгөж сарын өмнө үйлдвэрээс гарсан онгоцыг одоо ингээд маань нисгчнээ барай явж штэ. Яг л адилхан яг нэг түвшиндээ л явж. За одоо тэгвэл яг олон улсын чиглэлд ингээд нислэг үйлдэж байгаа 3 газар байна гэж штэ тий. Энэ 3 одоо агарын тээврийн компани бол ерөөсөө яг л нэг л одоо үйлчилгээг үзүүлж байгаа гэж ойлгож болно тий. Зорчигчд тээвэр. Тэнгүүт энэ ч ингээд бас нэг компани ялгарлууд гарч ирэх байх л та. Яг энэ агарын тээврийн салбар дах одоо жишээ нь онцлог тэр ялгарл давуу тал гэдэг юмнууд нь яг ямар юун дээр гарч ирдэг вэ? Гэхдээ яг нэг юм штэ. Жишээл манай Мят компани олон жилийн түүхтэй төлөв өмчтэй компани. Тий. Тэгээд эдгээр манай бүх нисхийн суур хүн болгон л ихэнх нь миний хүмүүс бүгд Мятаар дамжсан байдаг байхгүй. Тэгээд мэдээж манай хамгийн том нь тэгэхээр Мят компанийн хувьд одоо давуу тал юу нэхлээ айгүй бусад агарын тээврийн компаниудтай бас нэг түвшинд хүрсэн. Олон улсын тэгээд тэднэртэйгээ ялангуяа юм транзит зорчигчдаар маш хүчтэй. Манай Айра Монголиа бол би бодохтой нэлээд хямд үнэтэй үйлчлэгээ гаргадаг. Яг надад бол тийм л юмнууд байдаг юм л да. За Улаанбаатар, Сеул, Улаанбаатар, Токио нислэг нь хэлцэнгуй хямд. Тэгээ хямд үнэтэй зах зээлдээ тэд нэр ажиллаж байгаа. Тэдний одоо өөрийнх нь онцлог нь. Бид нар бол яг хөглөө бид ерөнхийдөө ийм аялын зах зээл дээр ялангуяа зун аялын зах зээл дээр зун өвөл аялын зах зээл дээр илүү ажиллаад тэгээ бид нар ганц хоёр тогтсон энэ тогтмол чиглэлүүд дээр өөрийн гэсэн үйлчлэгээ үзүүлээ. Гэтэ чадвал тэр тогтмол нь хин нэгэн хүнтэй давхцдахгүй нислэг үлдэх зориулттай. Тэгээд нэг чиглэлд хоёулаа байхлаар бас ер нь аль аль нь төвхтэй л да би энд одоо бас өсөлтөд энэ чижүүц гэсэн мөнгөөр одоо юугаар булаацалдсан шүү дээ. Үнээр зорчигчоо булаацалдсан шүү дээ. Ер нь бол тийм учраас бид бол аль болох тэхгүй хичээдэг. Тэгтээ яалтчгүй тийм болж байгаа юу байна л да. Одоо Бээжин байна те. Гэтэ бид өөрөө аэропорт үнсэж байгаа. Бид нар Бээжингийн Даашингийн шинэ аэропорт үнсэж байгаа. Тийм. Шинэ аэропорт терминалтай 30 хэдэн гейттэй гэж байна тий. Тэгээ айгүй бид нар энэ Дааш аэропорт айгүй гоё түүхтэй. Бид их сайн холбогдсон. Бид нар анх баригдаж яхад очиж уулзч ирсэн. Бид нийшээ эхлэхдээ тийшээ нисгээд. Тэгээ ковидын үе болоод бид нар тийшээ нэг 500 маск явуулаад. Тэр үуч нөгөө хятад ч манахаас өмнө муудсан. Манайх хатсан гойгоо маск болцдог. Тэгээ бид нар нэг хятад түншнүүдэд 500 маск явуулаад хайрцагтаад ингээд хүн өрөөс ингээд та хэд ингээд тусламж олгож байна. Яаж ижиг нөгөөх нь бас очиж тэр үуч онгоц гэдэг ирэн очиж. Тэгээ сая бид нар Даашингийн аэропортыг нэхэд нисбүүдийн даган тгийлж байгаа байхгүй. Бидэнд хүнд хэцүү үед одоо 500 ширхэг маск явуулжсэн. Мэдээж тэр бол тэдний нисэх буудалд юу ч биш те. Гэхдээ сэтгэл дээр манай 30 мянган шиг юм болдог байхгүй. Тэгээ тэр их тийм сайн юу болсон. Тэгээд бид ерөнхийдөө одоо Бээжин ч лөө Даашин аэропорт руу явж байгаа. Саняад бид нар зөвхөн бид нар нисэж гин, Жанжажа бид нар нисэж гин, Орос бид нар нисэж гин те. Тэгээ хин нэгэнтэй бас ингэ булаацалтахгүйгээр бол бас өөрийн гэсэн зах зээлийг бүрдүүлээд байгаа гэдэг амар.
Тэгж нэг жоохон ялгараад байгаа нь тийм өчөлтөй. Жоохон тэгжил ялгараад байгаа. Би тэгжил боддгийг. Яг нь компани болгон өөрийн одоо компани дотоод соёл гэж байдаг те. Гадагшаа хүмүүстэй харьцах одоо харьцаа, ёс зүй, мэрэгсэн байдал эднэр гэдэг янз бүрийн юмнууд байдаг ахал та. Тэгээ яг ер нь бол бид нэр удирдлагын хувьд манай компани захирал өөрөө мэрэгжлийн нисхийн инженер хүн. Агарын тээврийн засварын. За манай дэд захирал маань бас энэ салбарт бас л ялгаагүй 30 жил ажиллаж байгаа. Тэг яг энэ мэрэгжлийн удирдлага байснаар энэ залуучууд ажиллаж байгаа хамт олонд бол айгүй түшигтэй байдаг гэж үздэг мэрэгжлийн хувьд те мэрэгжлийн талаас. Энэ бол нэг онцлог гэж би хэлмээр байна. Хоёрдугаарт компани маань харьцангуй залуу. Тийм одоо манай компани дундаж насныг 32-оос 34 орчим байгаа лөө. Тийм тэгэхээр одоо энэ залуу хүмүүсийн ирч хүч өөрсдийнх нь одоо ийм ажлын далайц бас нэг мэдрэгдэх мэдрэмжид нэр өөр шүү. За тэгээд компани соёл гэж байгаа. Бид нар өөрөөр хэлбэл одоо энэ агарын тээврийн салбарт ажиллаж байгаа зэрэгцээд мөр зэрэгцээд ажиллаж байгаа хүмүүстэйгээ илүү одоо тэмцэлдэх өрсөлдөхөөсөө илүү хамтарч ажиллахыг бид нар аягүй зорилго болгодог. Өөрөөр хэлбэл бид нар ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд бидний өрсөлдөгч биш бид нарыг хамтрагч гэж хардаг. Тийм учраас одоо хамтраад үйл ажиллагаа явуулах нь илүү хоорондоо өрсөлдөж тэрсэлцснээс илүү үр дүнтэй гэдэг юм болов гэсэн. Манай компани гол зарчим юм. Тэгээд энэ бол бас бусад компаниас ялгарах тийм өөр ялгаа болоо гэж бодож байна. Бид бол үндэсний агарын тээвэрлэгч. Тийм учраас бид дотоодын ерөнхийдөө нийт ард түмэндээ тий зорчигч нартай бол бид нар нэлийн том урамшууллыг бол байнгын зарладаг. Энэ юу гэвэл олон улс ч бай, орон нутгч бай бид нар юу гэх юм та хэрвээ одоо тийз авлаа гэхэд гэр бүлээрээ зорчих боломжтой. Яагаад тэгэхээр үндсэн одоо зорчигч маань тийз судалтаа авал гэр бүлийн гишүүд нь одоо өнгөө зорчдог. Тийм одоо бид нар хөтөлбөрийг бол одоо 22 оноос хойш тасалтгүйгээр явуулж байна. Тэгэхээр энэ нь бол юу гэх юм үндэсний хэмжээний компани бас л одоо дотоодын одоо үшигч нартай илүү хандсан бидэртэй илүү одоо тий үйлчлэгийг нэвтрүүлсэн. Иймэрхүү байдлаар бид бусдаас бас ялгарч байна. Бид нар хамаагүй илүү найрсаг, дулаахан, уур амьсгал хамт олонны дунд бүрдүүлэе гэж ажилдаг. Гэр бүлсэг. За гэр бүлсэглээ бас жоохон төвхтө болчихно. Ер нь юм жишээлбэл компани захирал дээр орохын тулд чи цаг авах хэрэггүй. Жишээл би чөлөөтэй бийчих юм бол компани болж ял чинь асуудлуудаа чөлөөтэй ярьдаг. Энд ийм юм болоод ингээ тэгээ тэрийг айлуулах компани дэмждэг, урамшуулдаг. Тэгэхээр юу хүсэж байгааг бол бидний ерөөсөө эцсийн үр дүн маань онгоц нисэх байхгүй юу? Энэ онгоц хүн болгоны хүчин чармаалтайр нисдэг гэдгийг хүн болгон ойлгож явах хэрэгтэй. Энийг нисгчин, үйлчлэгчин, инженер, газрын ажилтнууд, санхүүгийн, цэвэрлэгээний, кейтерингийн одоо бүх хүний хүчин чармаалт орж иж энэ агарын хөлөгч хөөрөөд байгаа байхгүй юу? Хүн болгон энийг ойлгодог байх гэж би бодож байгаа. Хүн болгон энийхээ төлөө явдаг. Тийм гоё тийм хамт олон юм уу? Тийм хамт олныг одоо бүрдүүлэл гэж ажиллаад байгаа юм л да. Тодорхой хэмжээ ийм хамт олон бүрдээд ажиллаад байгаа юм уу? Энэ бол манай илүү онцлог баг. Дээрээс нь энэ компанид одоо чи сайн ажиллах ёстой гэдэг л зарчим байгаа. Чи од хэн нэгний танил байхад хэрэг байхгүй. Илүү шударгаасыг илүү үнэлдэг. Чи л өөрөө сайн байвал чамайг компани урамшуулна, чиний дараагийн алхам сайн байна. Чи хариуцлагагүй, чи муу байгаад ах юм бол чамтай одоо жишээлбэл одоо чи амжилт гаргаж чадахгүй л гэсэн. Тэгээ нэг тийм л шаардлага тавиад байна. Тэгээд ийм шаардлага тавьхдаа хүмүүс аяндаа энд ингээд энэ манай энэ шаардлагын дотор ингээд уусаад тэгээд ийм болоод байгаа юм болов уу гэж бодоод байдаг шүү дээ. Ер нь хичнээн хүмүүсийн хүс хүч хөдөлмөр бий болж иж онгоц нисээд зорьсон газараа очоод тэгээд зорчигчоо буулгаад ачаа тийш нөгөөд ингээд яг ажил нь дууссан бэ гэдгийг мэдхийг хүсдэг байхгүй юу. Тэгэхээр тэр процессын үед ер нь яг юу болж өрнө гэдэг. Дээрээс нь компани дээрээ л ажиллаж байгаа. Ерөөсө бидний зорилго ч онгоцол нисгэх шүү дээ. Компани дээр бүгдээр ажил. Дээрээс нь бидэнтэй хамтарч ажилладаг зөндөө олон байгууллагууд байна те. Зүгээр даатгалын байгууллагаас гэсэн онгоц даатгах ёстой, зорчигч даатгалтай явах ёстой. Хүн болгоны даатгал он тайм юмнууд нь байна. Онгоцчууд юм шүү дээ. Нисхийн тулд айгүй олон хүн ажиллаж иж онгоц нисдэг байхгүй юу?
Тэгэл хүмүүс бол нисгэж үгүй шүү дээ. Тэр онгоц нисгэхээс өмнө тэр зорчигчтой нисгэхээс өмнө пледийн зарна, борлуулна. За тэгэл тэр онгоцыг чинь бэлтгэхэд зөвхөн инженер гэдэг юм бүрддэг юм биш. Цэвэрлэгээнийхэн, кейтерингийнхэн тэгэл бас улсууд бүгдээ нийлж тэр онгоцыг бэлдээд тэр олон хүний хүч хөдөлмөрөөр тэр онгоц нисээд байгаа байхгүй. Хүмүүст харагдаж байгаа нь болохоор зорчигчдод харагддаг улсууд нь үйлчлэгч. За плед нэг бүртгэлийн ажилтнууд одоо пледийн касс. За пледийн касс ч одоо сүүлд авраг байхгүй болох нь тийм онлайн хэлсээр байгаа. Үндсэндээ яг face to face уулзсан кабин crew манай үйлчлэгч нь бүртгэлийн ажилтнууд л уулзсан. Ер нь нэг л тийм олон хүний хүч хөдөлмөрөөр явж байгаа ажил учраас бүгдээ тэрэндээ оролцоод айгүй баярлалтайгаа багтсан. Манай компани тийзийг худалдаж авсан зорчигч нар маань одоо нисэх бодол дээр ирээд хамгийн түрүүнд манай зорчигч үйлчлэгийн ачаат тийшний хэлтсийнхэнтэй дээр ирээд одоо зорчиг бүртгэлээ хийлгдэг байгаа. За манай энэ зорчиг үйлчлэгийн ачаат тийшний хэлтс маань одоо тухайн зорчигчдод тохирох суудал буюу тухайн одоо очиж байгаа улсын нисэх бодол болон хил гайлтанд тавигдах шаардлагын дагуу бичиг баримтуудын шалган одоо ачаат тийшнийг хүлээж авч үйлчлэгээ үзүүлдэг. За бид нар бол одоо зорчиг үйлчлэгээний Amadeus системийг ашиглаад мөн Ayata-гийн тематик зорчиг бүртгэлийн системээс одоо тухайн орон тавигдах шаардлагуудыг нь харж уншиж тухайн зорчигчдоос одоо зорчигчдод шаардлага тавьж бүртгэлийн үйл ажиллагаа явуулж ажилладаг байгаа. Тий, хүмүүс бол ер нь агаарын арилаанаар нисэхтэй болохоор ерөнхийдөө нисгч тэгээ кабин crew гэж хардаг бол тэрний цаана бол техник үйлчлэгээ хийж байгаа агаарын үйлгийн аюулгүй байдлыг хангаж байгаа техник алба гэж хүмүүс ажилладаг. Тэгээ бид нэр болохоор ерөнхийдөө агаарын үйлгийн аюулгүй байдал зорчигчдын тав тугах гэл ер нь бас бүх талаараа л ард талд нь ажиллаж яадаг гэсэн. Миний ажилгүйл одоо агаарын үйлгийг нислэгд гаргахаас өмнө техник үйлчлэгээний ажилчид маань 2 цагийн өмнө ирж агаарын үйлг дээр үзлэг шалгалтаа хийгээд үзлэг шалгалтыг хийснийхээ дараа гарын үсгийг зурж баталгаажуулснаас уг агаарын үйлэг маань ерөнхийдөө нислэг гарахад бэлэн гэж. За маах Embraer 190, 195 агаарын үйлгүүдтэй. За тэгэхээр 102 агаарын үйлг дээр бол нэг удаад бол 3 бүхэгийн ажилтан, нэг бүхэгийн ахлах ажилтантай явдаг. За 195 агаарын үйлг дээр бол нэг бүхэгийн ахлах ажилтантайгаар за тэгээд туслах бас бүхэгийн ахлах ажилтан гэж байдаг. За тэгээд нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй явдаг байгаа. Хүннүү Air компани одоо ямар чиглэлч үүдийн те. За эсвэл Солонгосын ч гэдэг юм уу, Солонгосын инчон дээр ингээд шууд ингээд хүсснээрээ очиод ингээд буугаал ингээд ингэдэг процесс биш байх л та. Ерөн зүгээр чиглэлийг дахиж нэмж шинээр бий болгоно гэдэг өөрөө хэр тийм ашиг төвхтэй ажил байдаг вэ? Их л мөнгө зарна та. Тий. Зардалтай тийм. Бид нар болж игэл өөрийн гэсэн чиглэл бойжуулах гэж боддог. Хүн нэгэнтэй одоо байлдаж хүний одоо босгоцсон чиглэлөө болохоос илүү өөрсдөө чиглэлээ босгоё гэдэг. Тэгээ чиглэл босгоно гэдэг нь чи тухайн шинэ чиглэлийг нэгээд их л одоо нэлээх мөнгө зарцуулна л да. Тэгээ бид нар үндсэндээ Улаанбаатараас Манжуурын чиглэлийг бойжуулсан. Гэтэ Манжуур хотын захиргааны бас санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатараас Алматагийн чиглэлийг бойжуулсан. Өмнө хинч нисдэг байхад бид нисэл 3 хүнтэй, 5 хүнтэй, 10 хүнтэй нисэл бол одоо Улаангас дүүр нисэж байна. 7 хот 3 явж байна. Нислэг маань зардлаа бүрэн хааж байна. Хуваарт нислэг болсон. Хуваарт нислэг болсон тийм. Тэгэхээр гол нь нислэг ингээ хуваарт болоод ингээ хүртлээ бол ер нь тухайн зах зээлийн эрэлтээс хамаарат нэг 2-3 жил болоод байгаа. Гэхдээ яг хин нэгэн санхүүгийн дэмжлэгийн төл татаас өгдөг бол тэр хугацаа богиносно. Тэгдэггүй бол тэгэл хүмүүс таних хэрэгтэй, мэдэх хэрэгтэй, итгэх хэрэгтэй. Тэгжиж л явж эхэлж байгаа. Өнөөдрийн байдлаар яг хүннүү эрхчлэн чиглэлд нислэг үлдчихэж байгаа бай. За ерөнхийдөө тогтмол нислэгүүд бол одоо 3-4 чиглэлд явж байна. Тэгээ хуваарт нислэгүүд гэсэн үг тийм. Чартер нислэгүүд буюу захиалгах нислэгүүдийг бол нэг 8-9 чиглэлд явж байна уу? Нисэж байгаа. За орон нутгийн хэм бол ер нь бол аялал жуулчлалын одоо
улирлын үеэр за бид нэр олон улсын орон нутгийн 3 чиглэлд одоо нислэг үлдэж байгаа. За үүнд гэх юм бол Баян Хөлгийн Хөлгийн аэропорт руу за Хөвсгөл аймгийн Мөрөн за Далан заадгад чиглэлд бол нислэг үлдэж байгаа. Бид нар Улаанбаатар Санягийн чиглэлийг үндсэндээ аврах тогтмол болгоо явуулж байна. Тэгээд бид нар анх өвөл явчаад өвөл бол харьцангуй сайн явдаг. Тэгээд нодлон 100 явуулж утсан жоохон эрсдэлтэй л байсан. Нодлон 100 ерөнхийдөө явж чадахгүй ах хүмүүс явахгүй ах гэж утсан ч харьцангуй маш сайн явсан. Тэгээд яг та явах нь юу л ясан л та. 100 болонгоо тэнд өндөр халуун болоод тэгээд бүх юмны үн буудаг юм байна. Шангрила $30 хоногийн. Тэгээд аялал нь өөрөө хямдраад тэгээ Хөвсгөл явснаас саний явах нь илүү хямдхан болчдөг. Тэгээд хүмүүс саний явж амардаг. Тийм байна. Тэгээд бид нар нодлон бол нодлон 100 шал дэмий хийчихлээ гэж бодсон. Хэцэн гомс явцсан. Тэгэхээр ер нь бол тухайн нислэгийг боожуулныг бол их л олон онцлогтой. За яг энэ шин чиглэлийг одоо бойжуулж байна, хөгжүүлж байна гэдэг ярих юм бол за бид Төв Азийн зах зээлээр хамгийн анхны агаарын шуумыг нээсэн 2022 онд. За энэ бол Казахстан улсын Алматы яваа. За бид нэр энэ ондоо багтаад бас Төв Азийн нэлийн томоохон бас хаб болсон. Ташкентийн нийслэл рүү бас шууд нийслэгийг эхлүүлнэ. За цаашлаад 26 онд бол бид нэр Япон улсын Осака хот руу за ер нь Солонгосын одоо Инчон гэсэн чиглэлүүд рүү бол шууд хуваарь нийслэгүүдийг эхлүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. За шинээр гэх юм бол цоошин зах зээл гэх юм бол бидний удаас Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот руу бас шинэ нийслэг бас нэхээр ажиллаж байгаа. Тэгээд аль болох бид нар альва чиглэл давхардахгүйгээр шинэ нийслэгийг одоо шинэ агаарын шугамыг нээхээр тэр чиглэлийг одоо бойжуулах байдлаар ажиллаж байгаа. Хүнүүрийн онгоцууд олон улсын одоо чиглэлүүдэд хамгийн одоо анхны Монгол талбайтай онгоцууд нэлээд хэдэн чиглэлд ингээд буусаа ингээд та хэлжлээ л да. Энэ чиглэлүүдийг юу сонгохдоо яаж сонгох вэ? Үүн дээр үндэслэж энэ чиглэлээ сонгож. Яг ийм бид нар ч хүссэн газар тэр бүр хамаагүй яваад иж болохгүй. Гэхдээ энэ чи хоёр асуудал байна. Нэгдүгээр тогтмол төслөг гэдэг бол хоёр улсын хоорондын засгийн газрын хоорондын хилцээгээр одоо тохирсон цэгүүд энэ хоёр цэгийн хооронд үлдэх нислэгүүд байгаа. Захиалга төслөгийн хувьд бол харьцангуй гайгүй чи хаашаа хүснэ ерөнхийдөө нисч болно. Тэгэхээр бид нар юу нэгдүгээр эрэлт байна уу, зорчигчийн эрэлт байна уу юу? Хэрвээ бид ийшээгээ нислэг нээхэд хүн явах юм уу юу? Тэгээ яг одоо бид нар чи ерөнхийдөө нэлээд судалгаа гаргаж ийж яг бол бид нэг их алдах хэрэг байхгүй. Нэг нислэг нэгээд зөксөөгд багтах их хэцүү төвхтэй юм болдог. Тийм учраас одоо тухайн нислэг ялангуяа манай бид нар манжуур нислэг өвөл нээсэн. Өвөл чинь одоо нийт зорчигчдын 80% нэмэгтэйчүүд очиад авдаг барааны 80% шүүв байлаа шүү дээ. Өөрөө нэг шүүв өмсөд хажуудаа нэг торонд нэг шүүв байлаад гэдэг нэг тийм дуу. Тэгээ тэр айгуу сайн явсан нэг хэсэг. Одоо бол сүүлийн үед тэр нислэг маань модноос гацсан юм шиг үлээ. Тэгээ дараагийн юмд ингээд цаг үеэ дагаад өөрчлөгдөд яваад ах хэвээр юм шиг байна. Тийм учраас ер нь аливаа нислэгийг нээхдээ эдийн засгийн болон тухайн нислэгийн аюулгүй байдлын судалгаануудыг сайн хийж нээгддэг. Тэгэхээр аливаа нислэгийг сонгохын тулд маш сайн тооцох хэрэгтэй, бусад факторуудыг аягуусаа үзэх хэрэгтэй. Тэгээд энэ нислэг үнэхээр амьдрах уугүй юу гэдэг юм. За тэгээд Монгол улс маань бол одоо бусад гадны засгийн газрын одоо 40 гаруй улстай бол АР хэлсэн хэлцээр байгуулсан байдаг. Тэгэхээр манай компани хувьд бол одоо бидний юу гэдэг аль болох өөр агарын тээвэрлэгчтэй давхардахгүйгээр шинэ зах зээл, шинэ чиглэлийг нэх ерөнхийдөө бодлохоор ажилладаг. Жишээлх юм бол одоо бид нэр өнгөрсөн жил гэх юм бол юу вэ? Дубайн чиглэлийг бас нээсэн. За эд одоо ачааллын үе буюу өвлийн сизнорс бид Дубайн чиглэлийг нээж ажиллаа. За үүнтэй давхцаад бас визний хоёр орны иргэд хоорондоо визгүй зорчих бас боломжтой болсон. Энэ нь бол бас нислэгийн үйл ажиллагаанд бас нэлээд нөлөө авчиж байна. За яг манай компани гэх юм бол бид нэр шинэ зах зээл илүү нээж, бойжуулж зөвхөн зорчигч урсгал тэн зах зээлийн эрэлттэй чиглэлээс илүү бид нар бол одоо тэр зах зээлийг илүү одоо бий болгож, зорчигч урсгалыг одоо бий болгож ажилладгаараа манай компаниас тийм том давуу тал байгаа. За дээрээс нь бид хятад улсын нислэгүүдэд нэлээд сайжруулж байгаа. За бид энэ намраас чадвал энэ намраас чадахгүй бол өвлөөс Чиндүүгийн нислэгийг нээхээр хэлж байна. Тэгэхээр Чиндүү нээвэл Чиндүү бас сүүлийн үеийн нэлээд хятадын өндөр хөгжилтэй хот. Тэгээ хятад дотроо хэрвээ чи худалдаа хий гэж бодвол Чиндүү оч гэдэг юм үг гэдэг гинэ.
Жимдүү бол бас тэр талаараа бас айгүй тийм сайн сонголт юм шиг байна. Дээрээс нь нөгөө яг Сичуан мужийн юу байхгүй төв. Тэгэхээр тэнд бол бас нэлээд олон байгаа одоо үдсүүрийн газрууд янз янз юмнууд их. Тэгээ бас ингээд нислэгүүдийг яа. Ер нь Япон Солонгостой манай бас төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээ бид ямар нэг явахтаа ингээд төлөвлөж байгаа ч гэсэн тэр бол амьдрал тэгжтэй бас жоохон асуудалтай. Зөвхөн надаас хамгаардаггүй, зөвхөн Монголоос хамгаардаггүй тий олон юмнаас хамгаалдаг учраас тэр нислэгүүдийг хийхин тулд бүх үе шат бэрхшээлүүдийг үе шаттайгаар давхгүй болдог юмнууд байгаа. Яг тэгээ бага явна л та нэмгсэн бат. Ромыг нэг өдөр байгуулаагүй гэдэг шиг нэг өдөр бид бүгдийг дийлэхгүй шүү дээ. Тийм их талвч юм да. Бид нар нэг ийм юм хийх гэж байгаа юм. Яг нь нислэг техникийн хувьд бол жоох өөр асуудалтай зөв. Цеснагийн хувьд бид нар энэ 100 мөрөн дээр нэг онгоц тавих гэдэг. Чи Улаанбаатар мөрөнгийн том онгоцоор буугаад цаашаага цагаан нуур, хатгал, Эрдэнэ булхан, цагаан үүр явдаг ийм чиглэлүүд байгаа байхгүй ялангуяа загсчдын явах туфтай чиглэлүүд. Тэгээ тийшээгээ бид нар нэг эйр такси мэхтэй ингэж хийх гээд энэ жил энэ хөтөлбөрөө хийгжүүлэх гээд байгаа. Тэр нь одоо хүссэн газараа боочтой юм байна. Тэг бараг хүссэн газар боочтой. Тэгээ одоо тэнд нь яг тэнд нэг тийм жижигэн одоо стрип зургасууд зөө шаан зургасууд бэлдээ тавьчихж байгаа. Тэгээ ер нь бол яг одоо манай аяллаа бүтээгдэхүүн чинь юу яадаг хүмүүс цаашаа явдаг. Аймгийн төв дээр байдгүй байхгүй хийж кемп чинь ишээ цаашаа явах хэрэгтэй тий. Тэр нь машинаар явбал жоохон төвхтэй. Тэгээд нөгөө нь аялал жуулчид ерөнхийдөө хугацаа шахав. Тэнд нь юм онгоцны үйлчлэгээ гэдэг. Бид нар бас нэгийг юу яа гэж одоо эргэцэн нэгийг авах баян үлгийг нэгийг тавина гэж одоо. Хотоос яг өнө хотоос том онгоц очингоо тэндээс аваад Алтай таван богдын нааталт ингээд юу байгаа шүү дээ. Буух газрууд байгаа. Алтай таван богдоо хүргээд буцаж ирээд нөгөө хоргон ямар нуур л хоёр нуур байгаа шүү дээ. Тэнд бас нэг жижигхэн зурвас. Тийм ялангуяа бид нар 19 оны суудалтай онгоцоороо энэ Улаанбаатараас Иргэн тойрон нэг 400 км энэ хар хорин хужирд даатал тий ишгээ өгж бодоод байгаа. Тэгээ тиймэрхүү юмнууд хийгэж бодоод байгаа. Тэгээд ер нь тийм үйлчлэгээнүүд хийгээд байвал юм байна. Монголчууд жуулстай явна, гадныхан ч явна, хин ч явна. Ер нь монголчууд манай шинэ үеч их аялдаг болсон байна. Залуучууд. Тэгээ тэр чинь өөрөө маш сонирхолтой юу байх вэ? Тэгээ тэр судлалын хуваалтууд нь яг онгоцныхтай адилхан л байх уу тий? Нэг адилхан шүү дээ. Ингээд 8 үнийх нь яа дээ. 8 үнийх нь өөдөөс хардаг уу? Яг манайх тийм клуб гэдэг бид нар нэг тийм 8 үнийн жоохон VIP маягтай авчиад байгаа. Клуб сет гээд хоёр өөдөөс хараад. Энэ нэг клуб, арийнх нь клуб тэгээд 4 хүн өөдөөс хараад. Тийм маягтай. Тэгээ яхаа бас нэг жоохон арай нэг тийм одоо гэр бүлээрээ явъя гэвэл найз нөхцөлөө явъя гэл нэг юм хөө. Тэгээ энэ бол ер нь явах байх гэж хараад байгаа. Яг бид чинь ер нь нүүдэлчдийн цус байгаа шүү дээ. Бид ерөнхийдөө тийм аялах дуртай, шинэ орчин үзэх дуртай тэгээ тэрэнд нэг яваад байвал ер нь маа тийм жижиг онгоцууд байгаа. Монголд уссээд байгаа. Хөнөө эр компани одоо яг ингээд 14 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэж байна. Тэгээ агарын тээврийн салбар өөрөө бас нэг талаараа маш олон хүмүүсийн амь нас сэдвэрэнтэй холбоотой ингээд эрсдэлтэй салбар боловч нөгөө талаараа бас нэг эрсдэл нь юу вэ гэдгэлээ одоо яг таны хэлж байгаа чинь хуваарь нислэг гаргацсан байгаа тохиолдол зорчигч байх уугүй юу гэдгээс ахуулаад асар өндөр зардал гарч идэг эрсдэлтэй салбар гэж би хардаг байхгүй. Тэгэхээр ер нь энэ 14 жилийн хугацаанд юу гэдэг магадгүй хуваарь нислэг дээр 1-2 зорчигчтой тэгж явж исэн тохиолдол энэ төр гэж байдаг болов ер нь. Зөндөө байна шүү. Зөндөө шүү дээ. Одоо ялангуяа бид нар ингэдэг юм. Одоо манай аялал жуулчлагад бөөн хэл ам хийдэг юу гэдэг байхгүй. Айгу хэцүү юм болдгоо. Одоо бол яг хоо тийм хэлцэнгуй гарахгүй. Бид чи өмнө нөгөө Улаанбаатар өмнө говийн нислэг явж байгаа. Жилдээ бид нар нэг 100-аас 200 сэдвээр байнга алдчихсан. Тогтмол. Тэгээ яадаг вэ гэхлээр ингээ нислэгээ зарлцдаг. За ингээ зарлаад ингэж аялал жуулчлалын компанитай гэрээгээ байгуулцдаг. Нөгөө жуулч нэлсэнгүй. Торгуулаа төлөё гэл. Яг торгуулд нэг багавт хэмжээний юм байгаа юм л. Тэгээд нөгөө юу яадаг вэ? Жуулч нь ирдгүү. Ирээгүй ямар нэгэн шалтгаан ирээгүй те. Тэгээд яач чадвар нэг зарлцсан. Гэтэл нөгөө онгоцны чинь 3 хүн байгаад байвал тэр 3-ыг чи хаяа явуултаа биш те. Аваад явна шүү дээ. Тэгэл аваа явчихсан. Тийм тохиол зөндөө байгаа. Зөндөө бий тийм учраас бид нар аль болох их захиалгатаар явуулж хагаад тэгж хагаад хуйлт болгодог. Энэ хуйлт болох бас жоохон эрсдэл өндөртэй ялангуяа санхүү гэвч болио гэж хэлж болтгоо. Тэгэл одоо яваал.
Тэгээд хоёр зочсон астаа очлоо хүн олцсон байл тий. Ингээд ер нь бол тэгээд уулын тэр улсууд мөнгөний буцаах нь хамгийн эдийн засгийн хувьд үр ашигтай байхгүй. Гэтэ зөвхөн бид зөрчигчтэй биш байхгүй. Тухайн ялангуяа олон улсын хэсэгт тухайн орны иргэний хэсгийн байгууллагууд нисэх бол бүгд талж нөгөө эдгээр чинь ингээд нисгээ зарлчаад цуцалдаг гэвэл айгу дараагийн айгу найдваргүй түншийн тоонд болж байгаа байхгүй. Тийм учраас бид яаж яаж явна. Гэтэ тийм биш нисхийн тулд бас л их ажил хийн дээ. Одоо таныг Хүнвээр компанид хувь заяа холбосноос хойш талгарч ирсэн хамгийн хүнд хэцүү сорилттой үе нь бас хизээ байсан бол түүнээс яаж гарч ирсэн бол тэр төв бас сонирхолтой. Хамгийн том юу чинь ковид шүү дээ. Ковид-19 бид чинь нам зогссон. Тэгээ үндсэндээ олон улсын нислэг нам зогссон, орон нутгийн нислэг нам зогссон. За тэр үед тэгэл янз янзын нислэг хайсан да. Онцгой комиссээр улсын онцгой комиссээр байнга уулзж ирсэн. Бид нь ямар нислэг олдох нь вэ? Нийт тэр бүр нислэг олдохгүй. Яг тэгэхээр ерөнхийдөө нөгөө хүмүүс шавцсан учраас арай том онгоцтой мятад илүү боломж гардаг, мята явуулдаг. Мят явахаас ч байгаагүй. Тэгээ бид нэг жижиг юмнуудыг бид авсан. Бид нар Унгараас оюутнуудаа татж авсан. За Солонгос хятадаар бид нэг хятадын ганц нэг хотуудаас авсан. Гэхдээ олон бийж чадаагүй. Дээрээс нь бид энтгэгээс им зөөсөн. Одоо энэ ковид үеэр нэлээд одоо чухал ийм тариаг зөөж исэн. Дээрээс нь бид нар тамирчтай аваа явж исэн. Ядж хаад нэг олимп болох гэдэг. 20 оны олимп болох гэдэг. Тамирчдын оноо цуглуулах юмнууд байдаг. Дээрээс нь бид нар хөлбөмбөгийн шгшээ багийн бас тоглолтуудыг хийгээд яг манай онгоцоороо яваад онгоц тэнд хүлээж ягаад тэгээ буцаж ирж исэн. За дээрээс нь бид нар Афганистанаас цэргүүдэд татсан. Тэгээд тэр бол одоо баг үлгэрийн юм шиг болдог байхгүй. Тэр нь бол түүхэнд бол нэлээд сонирхолтой дүү болсон. Гэтэ ямар ч байсан Кабулд бид буугаад тэнд байсан манай 112 цэргийг эхний ээлжинд яг ковид үеэр нэлээд хүнд хэцүү байдалд орцсон тэр цэргүүд авчилж исэн. Тэгээд тэр бол бас их тийм бидэнд болон одоо манай Монголын нисэх хүчний түүнд их сайхан нислэг болсон гэж боддог. Тэгээд бид нэг Батлан хамчсан тусны хүлээж авсан тухайн нислэгийн дараа. Тэгээд тэр нислэг бол ер нь бол бид үнэхээр тэр хідэн цэрэг маань тухайн үед чинь бас жоо олон улсын асуудлууд хэцүү болцсон. Америкийн цэргийн онгоцыг одоо Орос, Хятад хоёр агарын загаараа өнгөрүүлэхгүйгээд тэгвэл бид нар л очиж авахгүй л өөр хинч авахааргүй болцсон үе байсан. Мят компанид бас онгоцны боломж нь авах. Бид нар Алматад буугаад, Алматагаас Кабул буугаад тэгээд 112-ны 2 хувааж 50 эдэн 2 хуваагаад тэгж авчирсан. Тэгээ үнэхээр бол манай тэрэд бол их л баярлсан л да цэргүүд маань. Тэгээ ер нь бол Монголын цэргүүдийн төлөө монголчууд бид санаа зовхгүй бол өөр хинч санаа зовхгүй л юм байлаа л. За 11 жилийн хугацаанд бол мэдээж бид нэр одоо хамгийн хэцүү байсан үе ковидын 2 жилийн хугацаа. 2021 он. За тэгээ 22 он баг бүтэндээ тийм ингээд баг 3 жилийн хугацаанд тийм 11 жилийн 3 жил гэдэг бол бас бага хугацаа биш. Ер нь бол тэгээд бол 19 оны хүртэл компани үйл ажиллагаа зогсолтгүй өргөжинд хэлж явж байгаад 20 оноос эхлээд одоо бүрэн хэмжээгээр зогссон шүү дээ. Бид нар чинь одоо хил гайл хаагаад бүгдээрээ хил хязгаард нисэх аргагүй болоод хуваард нислэг байтугай бид нар цөөн тооны нэг чартер нислэгүүл хийжсэн. Тэгээд яг энэ хугацаанд бол 270-аад ажилтнуудыг ямар нэгэн байдлаар цалинтай байлгах одоо компани үйл ажиллагааг ямар нэгэн хэлбэрээр зогсдоггүй явуулах гэдэг бол одоо бидний хамгийн туулж гарсан хүнд үе байсан гэж хэлж болно. Гэхдээ бид нар тэргээ одоо дагаад гарсан байна. Тэгэхээр тэр хэд бол бид нар янз бүрийн нислэг хийжсэн да нөгөө им янз бүрийн шаардлагатай тоног төхөөрөмж авчрах энэтхэг рүү нислэг хийжсэн. Яг манай тэр нислэг очих үед энэтхэгт ковидын дэгдэлт маш их болоод одоо бүр онгоцыг маш өндөр хэмжээнд одоо хил хориг тавигдсан ийм үед очиж бид нар одоо тэр нөгөө ийм тариа тоног төхөөрөмж авчирч байсан. Онгоц гэдэг чинь зүгээр үеж хатаар дандаа зардалгалчдаг. Жохон улсынхаа нэрийг харуулъя гэж яваад байгаа шүү дээ. Нийт яг одоо Хүнвээрийн онгоцных нь ямар төрлийн онгоц вэ? Бид нар хоёр төрлийн эмбраер байгаа. E100, E195 гэдэг. E192, E195 одоо 10 сар тасныг E195 нь ингээ эмбраер маягийн олон улсын нислэгт ашигладаг 4 онгоц байна. За хоёр нислэг тэрэг байна.
Одоогоор ашиглалтанд одоо бас ашиглахгүй байгаа ч гэсэн хоёр нисдэг тэлэг байна. Нэг Cessna Caravan гэж нөгөө жижиг 8 өний судалтай нэг онгоц байна. Тэгээ тийм онгоц 26 он дахиж нэг нэмэгдэнэ. 26 онд бас 19-ний судалтай 2 онгоц нэмэгдэхий. Ингээд бид ер нь ерөнхий зориултын онгоц гэн жижиг онгоцын зах зээлдээ бас нэлээд хүчтэй тоглогч байх бодолтой байгаа. Тэгээ бид нар хоёр E150 E2 хоёр шиг E100-аар ингээд бүс нутгийнхаа нислэгүүдийг ерөнхийдөө хэлсэн гоо айгүй хичнээн гэсэн юм төлөвлөгөөд байна. Би нэг ийм мэдээлэл авч ирсэн үнэн бол яг нөгөө нэг хувийн эзэмшлийн гэх үү? Эзэмшлийн яг онгоцтой цөөхөн компани одоо хүннүү ир гэх. Тэгэхээр ер нь онгоц худалдаж авах процесс яг онгоц эзэмшлийн юу байна гэдэг процесс бол нөгөө машин авахаас арай өөр байдаг байх гэж бодож байна л да. Тий. Агарын хөлөг бол одоо үйлдвэрлэгчээс жишээлбэл 40 жилийн хугацаанд 40 хүртэл жилийн хугацаанд ашиглах боломжтой гэсэн одоо баталгаатай гарч байгаа шүү дээ. 40 жилийн баталгаатай. 40 жил тий. Тэгэхээр мэдээж тэр урт хугацаанд ашиглах баталгаатай гарч байгаа юм чинь тодорхой тэр хэмжээний үн цэнтэй байж байгаа. Тэгэхээр худалдаж авах гэдэг асуудал бол мэдээж их том санхүүгийн одоо чадамж шаардна, зориг шаардна юм ажил. Тэгээ бид нар ковидын дараа 2023 онд ерөнхийдөө үйл ажиллагаа сэргээд эхэлсний дараа нэгэн тийм одоо хөрөнгө оруулагч нартайгаа удирдлагын хэмжээнд зөвлөж байгаад бид нар нэг өөрийн агарын хөлөг худалдаж авсан. За мэдээж бид нар өөрийн хөрөнгө бол бараг байгаагүй. Тийм ковидын дараа тийм. Тэгээд бид нар ямар шилд хүрсэн гэхээр дотоодын зах зээл дээр бонд босгосон баг. Тийм тэгэхээр ер нь бол агарын хөлгийг эсвэл худалдаж авах эсвэл түрээсээр ашиглана хоёр л юу байгаа шүү дээ. Тийм тэгэхээр түрээсээр ашиглана гэдэг маань гадны хин нэгэн хүнд бид нар сар тутам түрээсийн мөнгө төлнө гэсэн үг тийм. Тэгэхээр яг ковидын дараа эдийн засгийн унтсан бүх хүнд одоо сэргэлтэнд хөрөнгө оруулалт хөрөнгө шаардлагатай байгаа үед бид нар дотоодын зах зээлээр бонд босгосон. Энэ маань өөрөөр хэлбэл хэрвээ бид нар түрээслээд авах юм бол одоо гадагшаа урсах түрээсийн төлбөрт явах байсан мөнгө маань дотоодын одоо бонд эзэмшигч нарт ашиг орлого болж очиж байгаагаар бас нэлээд тийм олонний анхаарлыг татсан гэж болно хэлж болно л доо. Тийм тэгэхээр яг анхны одоо процесс. Тийм ерөнхийдөө агарын тээврийн салбарт бол бонд босгоод агарын хөлөг худалдаж авсан анхны процесс. Бид нар хамгийн анх ATR 72 гэдэг онгоцыг оруулж ирсэн. Энэ бол манай нэг түүх. Бид энэ онгоцыг Монголын болгож нутагшуулсан. Энэ бидний түүх. Хоёрд нь бид нар 20 тэрбум төгрөгийн бонд босгож жагаад онгоц авцсан. Тэгэхээр ер нь яадаг вэ? Онгоцны зах зээл чинь гэдэг байхгүй. Чи онгоцоо түрээслээд хин нэг нь гадаад хүнд мөнгө төлж жагаад тэгээд тодорхой хугацаанд онгоц авдаг байхгүй. Тэгэхээр бид нар юу хийсэн бэ? Дотооддоо бонд босгоод тэгээд монголчуудаас мөнгө босгож жагаад онгоц авцсан. Тэгээд хин нэгэн гадаад хүнд мөнгө өгөхгүйгээр монголчуудаа мөнгө өгөөд тэгээд эцсийн дүндээ яг өндөө компанийн хувьд төлөх мөнгөний хувьд бараг л адилхан болдго юм л. Гэхдээ бид нар монголчууд дотроосоо мөнгөө босгоод тэгээд яг цэвэр Монголын юм бүтээгдэхүүн болгоо нэг Embraer E195 E190 гэдэг онгоцыг бид 24 онд авцсан. Тэгээд дотоодын бонд босгосон. Тэгээд босдог юм бэлээ. Хүмүүс итгэдэг юм бэлээ. Бид нар энэ онгоцыг чи аваад үр ашигтай ажиллуулаад та хэдэд ингээ мөнгө чи өгнө гэдэг. Тэгээд нэг тийм байгаа. За бид нар ер нь бол олон улсын бид нар санхүүгийнхээ манай санхүүгүүд бид шилэн санхүүтэй. Бид нар агарын хөдөлгөөний түрээслэгч нарын өмнө нөгөө олон улсын 4 том гэдэг KPMG-гээр аудит хийлэгдэх байнга. Тэгэхээр манай бүх одоо олж халж байгаа мөнгө бүх юм нээлт тод юм байж байгаа. За би түрүүлсэн бид оюутлын анхны шилдэг ханганы нийлүүлэгч авиа компаниудаас за ингээд сая E195-ыг за Embraer E190-ыг бид анх 19 онд анх авчирсан. Тэгээ бид нар энэ бүс нутагт ямар онгоц илүү сайн байх вэ гэж бодож тооцоолж байгаа л Embraer-д орсон юм. Тэгээ Embraer бол ерөнхийдөө манай нөхцөлд айгуу сайн өөрийгөө айгуу сайн харуулсан онгоц. Тэгээ сая бид нар E195 гэдэг онгоцыг олж ирж байгаа. Монголын хувийн инженерийн компаниудаас анх удаага цоошин брендний онгоцыг авчирсан. Энэ онгоц намайг Бразилд одоо онгоцоо авахгүй очиход үндсэндээ шалах нислэгтэйгээ 6 цаг ниссэн байсан онгоц. Эсвэл үйлдвэрээс гараад 6 цагийн шалах нислэг хийгээл байж байгаа. Тэгээ наашаа Монгол руу ирсэн. Одоо 100 цаг хүрээгүй байна. Монголд нийлжсэд. Тэгээ үнэхээр л одоо тэр хоол газраас ертөнцийн нөгөө өнцгөөс Монголд ингээд бас замдаа дөрөв буугаад ирсэн. Гэхдээ бид бас энэ онгоцны хувьд анхдагч. Агаар бүлгийн парк бүрдүүлэлтийн хувьд ярих юм бол манай компани Embraer одоо компанийн үйлдвэрлэсэн одоо Embraer E100 295 гэсэн хоёр агаар бүлгийг ашиглаж байна. За бүр онцлоод ярих юм бол
За бид 25 оны 4 сард цоошин онгоцыг бас хүлээн авлаа. Энэ нь бол бас манай агаарын тээврийн салбарын хувьд бол бас нэг анхдагч юм үйл явдал болж байгаа нь. Одоо хувийн агаарын тээврийн компани үйл ажиллагаанд цоошин онгоц ашиглаж байгаа юм явдал байсан. Яг энэ нь бол одоо юг харуулж байгаа юм гэхээр компани өсөлт те за салбарын өсөлт дотоодын авиа компани одоо чатах те гадны агаарын тээвэрлэгч нартай өрсөлдөх чадамжийг сайжруулж байгааг харуулж нэгж үзэж байна. Embraer E195 онгоц яриа л байгаа тий. Яг одоо юу гэдэг ямар даваа талтай, яаж шинчлэгдсэн, ямар хүчин чадалтай, юугаараа тийм одоо онцгой онгоц байгаа таа юм бэ? За мэрэгжлийн бишрэнд их ойлгомжтой байна. Энэ шатхуун маш бага гэж байгаа. Тэгэхээр шатхуун бага эднэ гэдэг бол байгаль орчинд илүү ээлтэй гэсэн үг. Эдийн засгийн хэмнэлт. Эдийн засгийн хэмнэлттэй. За манай энэ Embraer E195 E2 гэсэн агаарын хөлөг маань болохоор 4-р үеийн онгоц байгаа. За даваа тал нь гэх юм бол нисгчид маш хялбар болсон. Мөн нислэгийн бүх удирдлагууд нь цахилгаанаар ажилладаг болсон. Ингэснээр онгоц маань хөнгөн болсон. За мөн хөдөлгүүр маань E1 Embraer 102 E1 гэсэн онгоцтой харьцуулах юм бол хамаагүй том болсон, хүчин чадал нь өндөрсөн. За ингэснээр зорчигчийн тоо нэмэгдсэн. Гэсэн хэдий ч бид бүхэн түлшийг болохоор 25% хэмнэж чадж байгаа. Мөн түнчлэн гадны чимээ, салон дахь чимээ мөн 25% хэмнэгдсэн байгаа. За дээрэс нь яг тухайн типийн онгоцсон дотор 20% шатхуун бага хэмнэж байгаа. Шатхуун одоо хэмнэлт нь 20%. За дээрэс нь дуу чимээ маш багтай. Одоо манай өцөгдөр өнгөрсөн 7 хоногт намайг явж байхад маань хэсэгчнээ үзүүлж илээ. Тэгээ дуу чимээ хэмждэг жижигхэн тэм зөөлөн багж аваа явж байгаа байхгүй. 68 децибел кабин дотор салонд 68 децибел зааж байгаа. Тэгээ манай E1 дээр тэр 80 децибел. Оросын онгоцондоо бол 100-аар авчдаг. Тэгээ чивдэр ингээд суугаа ярьж байгаа шиг онгоцонд ингээд яриа суугаа явж болно. Тэгэхээр энэ хамаагүй шинэ үеийн технологи. Дээрэс нь одоо бүх юм цахилгаан сигналаар явдаг. Fly by wire гэдэг хамгийн сүүлийн технологи байгаа. Одоо Mятийн Max дээр ийм технологи байна, 787-гийн зарим хэсэг нь байна. Тэгээ энэ юу хамгийн орчин технологи юм гэхлээр нэг кабель хэглэдэг. Зөвхөн цахилгаан утаснууд. Тэгээд үндсэндээ нисгчийн одоо өдөрлөж байгаа сигналыг компьютер шалгаад энэ хүн зөөм хийж гэнэ, урам хийж гэнэ компьютер шалгаад тэгээд хоошоо одоо яг өдөрлөгийн эд анги руу явуулж байгаа. Бүрэн компьютераар хянагддаг ийм систем учраас одоо хамаагүй илүү найдвартай. Safety. Хамаагүй илүү safety. Одоо аюулгүй ажиллагааны төвшинг нэг шат гэсэн ахиулсан онгоц байхгүй. Тэгэхээр бид нэг тим учраас энэ онгоцыг сонгосон. Тэгээд ер нь онгоц нь бол мэдээж бидэнд илүү дэвшил авчилж байгаа. Шатхууны хэмнэлт байна. Дээрээс нь илүү олон цаг явж чадж байна. Тэгээд зорчигчийн 5 дахь хувьд бас их чухал. Манай Embraer-ийн нэг давуу тал чинь нөгөө middle seat гэж байдгүй. Дундын судал. Boeing Airbus чинь 3 байгаа шүү дээ. Тэгээ 2 байдаг байхгүй. Тэгэхээр 2 чинь нэг нь цонх талдаа, нэг нь нөгөө одоо голын талдаа болохоор хүнд айгүй амар. Тэгээ голын судалж ер нь одоо хүний хамгийн дургуй судалж 2000 тонн цугтай. Манайхаар нэг бол цонх руугаа, нэг бол айл руугаа голын талдаа илүү амар. Манай одоо ашиглаж байгаа 3 агаар үлгийн хувьд бол мэдээж игний судлал нь одоо энд харж байгаа шлан 2-2-ороо суудаг. За тэгэхээр энэ бол холын зайн болон уртын нислэг үзэд бол зорчигч бол 2-2-ороо сууж явах нь бол илүү тухтай байдаг. За мөн дээрээс нь суудал хоорондын зай бол илүү зайтай байж өгдөг. За тэгэхээр зорчигчдод одоо урт нислэгийн хугацаанд биеийнхээ жилээ гаргах, босч суух гэдэг юм уу те. За бие засах гэдэг юм уу энэ байдлуудад бол 2-ороо зорчигчд илүү тав тухтай болж өгдөг байна. Нийгмийн хариуцлагч гэдэг юм уу эсвэл зөв нэг тухайн ажилтныхаа нийгмийн одоо хангамжийн асуудал гэдэг дээр юм бас хэрэм онлалтай байдгүй. Би жишээ нь одоо жишээ нь юу гэдэг нөгөө нэг нисгэгч ер нь Монгол улс өөрөө яг агарын салбартаа онгоцны ахмад буюу онгоцны нисгэгчийг хэрхэн яаж бэлддэг. Тэгээ миний зүгээр ингээ олж сонсч ирснээр гадны одоо яг нисгэж бэлддэг сургуулиуд дээр ингээд нисгэгчийг бэлтгэхэд зардал нь маш өндөр байд юм билий.
Тийм, ерөнхийдөө бол одоо тэр их өндөр үнэтэй тоног төхөөрөмж буюу онгоцтэй. Тэгээд дотор нь сууж байгаа тэр олон хүний амь насыг хариуцаж явж байгаа хүний хувьд нисгчийн өөрийн ур чадвар хариуцлага бол маш өндөр. Тэр хэмжээгээр нисгчийг бэлдэх зардал нь бас өөрөө их өндөр идэг. Агаарын хөлөг дээр одоо юу гэдгийг хэдийгээр ингээд ширээний ард суугаад олон хичээл үзэх хэдий ч ихэнх хичээлээ заавалжгүй онгоцон дээрээ дадлагаараа олж авч яж гардаг. Тэгэхээр тэр онгоц нисэн шатгуун зарцуулна, багш ажлын эдрэгэд ерөнхийдөө нэлээд өндөр өртөгтэй боловсон хүчин бэлдэх процесс л даа. Тэгэхээр иргэний засгийн ерөнхий газар бол өөрсдөө өөрийн орлогоос тодорхой хэмжээний дүрм журмын даваа бол нисгчнэрийг бас нэлээд тоогоор бэлтжижсэн. За манай компани тухайд бол 2019 онд бид нар үйл ажиллагаа нэлээд өргөжжсэн гэж би түрүү хэлжсэн. Тэр үед бид нар нийгмийн хөгжлийн хөтөлбөр гэж ерөнхийдөө боловсруулсан. Нийгмийн хөгжлийн хөтөлбөр маань таны асуусан одоо энэ компани хүмүүсийнхээ өөрсдийн сэтгэл ханамжийг яаж өргөхийн, нийгмийн одоо халамжийн хүрээнд, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажил хийх, ажилчдаа чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах гэдэргээд нэлээд тийм олон одоо нэг 7-8 орчим чиглэлийн үйл ажиллагааг хамруулсан хөтөлбөр байсан. Тэгээд бид нар нөгөө ковид эхлээд ерөнхийдөө энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж чадаагүй. За тэгээд үйл ажиллагааг ингээ 3 жилээр хойшлоод бид нар одоо нэг 23 оноос эхлээ сэргээ явж штэ. Тэгээд бид нар одоо энэ хөтөлбөрийнхөө нэг хэсгээс буюу нисгч бэлдэх компани хөрөнгөөр нисгч бэлдэх гэдэг асуудлыг ерөнхийдөө 23 оны сүүлээс эхлээд хэрэгжүүлээд ихний 4 хүүхдээ бид нар Америкийн нэгдсэн улс Канада руу явуулсан байна. Бид нар өөрийнхөө компани ажилчдаас нисгч бэлдэж байгаа. Чи ажилдаа сайн, хариуцлагатай, англи хэлний чинь төвшин сайн байх юм бол компаниасаа компани зардаар нисгч болгож байгаа. Одоо эхний хүүхэд маань одоо ингээд сам гарах гэдэг юм да. Нөгөө би даас нисгт хийх гэдэг одоо өнөө маргашгүй тэгээ явж байна. Нэг хүүхэд төгсөөд үлдсэн, нэг хүүхэд Канадад байна, нэг хүүхэд явах гэж байна. Ингээ багаар яваад тэгээ. Ер нь бол нисгч болох гэдэг чинь өөр яг үнэтэй байхгүй юу? Асар өндөр зардалтай байдаг. Асар өндөр зардал. Тэгээд айгүй олон хүүхэд мөрөөдөл байгаад байдаг. Гэтэл чиний мөрөөдлийг нөгөө санхүү чинь тэгэхээр би юу хэлээд байвал манад хүн үерд ажилд ороод залуучууд тэгээд чи үнэхээр ажиллаа сайн хийж яваад бид нар чамайг нисгч болгож өгнө. Чиний мөрөөдлийг чинь биелүүлж өгнө. Гэтэ чи тэрний хэтэл өөрөө сайн байх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Одоо сахилга баттай байх хэрэгтэй. Өөрийгөө чи нисгч гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй юу? Бид нар ерөнхийдөө энэ хөтөлбөрөөр бид нар үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Энэ бол нэгдүгээрт мэдээж Монгол улсад төдийгүй дэлхийн нийтээр дутагдaltaй байгаа нисгчийн боловсон хүчнийг бэлтгэх асуудалд нэгдүгээр хувь нэмрээ оруулж байгаа. Хоёрдугаарт компанид ажиллаж байгаа залуучуудын хувьд аюулгүй тийм мотивац олж өгдөг. За манай нислэг үйлдвэрлэлийн албан нийт ойролцоогоор 25 нисгч одоо ажиллаж байна. Үүн дотор бол 6 багш нисгч, 6 агаарын хөтөлбөрийн дарга, 13 2 дугаар нисгч ажиллаж байгаа. За эрүүл мэндийн хувьд бол бид нар иргэний засгийн дүрмийн дагуу 40-оос дээш настай нисгч нар 6 сар тутам 40-оос доош насны нисгч нар жилдээ нэг удаа эрүүл мэндийн шинжилгээнд бүтэн биений шинжилгээнд бүрэн хамрагдаж за иргэний засгийн эмчээр шалгуулсны араас гэрчлэгээ үнэлгээ авч нислэгэндээ байнга тогтмол явуулдаг байгаа. Тэгээ нисгчийн одоо нэг чухал тал нь юу гэхээр айгүй онцлог. Чи алдаа гаргаж болохгүй байхгүй. Чиний алдаа айгүй үнэтэй. Одоо офис сууж байгаа хүний алдаа бол тэгэл дараагийн хүн засчихвол шүү дээ. Бичгэсгээ алдаа явуулж. Нисгчийн алдаа хийж засахгүй шүү дээ. Тийм учраас шинэ алдаа айгүй үнэтэй байхгүй. Тийм учраас чи өөрөө айгүй хариуцлагатай мэр гэж бол. Тийм учраас бид нэг ерөнхийдөө тэгж явдаг. Тэгээ энэ жил одоо манай эхний өгсөн хамгааллаа бид бас баярлалаа даа. Тэгээ компани хүн үерийн нисгч бэлдэх хөтөлбөр ингээд амжилттай сайн хэрэгжиж явбал бас энэ чинь айгүй чухал. Тэгээд олон залуучуудын мөрөөдлийг бас биелүүлж явуул бас сайхан гэж л удаад байгаа шүү. Ямар ч одоо бизнесийн компани одоо гол тавьж байгаа зорилго нь өөрчлөлөгч байдаг ч юм уу, тэ өөрчлөлттэй тэр хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх байдаг шиг. За нислэгийн компанийн хувьд бол одоо хамгийн том гол чухал зорилго бол ялцчгүй зорчигчоо аюулгүй хүссэн газарт нь хүрэх байдаг байх. Өөр одоо бусад зорилтуудаа ингээд ялангуяа хүн үеэр компанийн хувьд хэлвэл зорчигчдоос гадна одоо бусад зорилтууд нь ямар зорилтууд байдаг вэ? За бид нар нэг ийм юм хийгээд сүүлийн ерөнхийдөө бид нар аялал жуулчлалын чиглэлээр нэлээ одоо ахиу ажиллаж эхэлж байгаа.
Энэ сүүлийн 2-3 жилд ковидын дагаас эхлээ. Ерөнхийдөө яадаг вэ? Зорчигчдод зөвхөн нислэг биш, пакэжээр нагаргаж өгчээ үйлчлэгийг. Тэгээ энэ нь яадаг вэ? Зорчигчдод буудалтай. Хамгийн багадаа ихэд очиод буудалтай бай. Аэропортоос буудал орох унаатай бай. Буцаад аэропортоос буудлах унаатай бай. Бусад хөтөлбөрийн хүн худалдаж авдаг бай. Яг зүгээр ер нь хацсангуу манай зорчигч нарын англи хэлний мэдлэг гайгүй учраас англи хэлээр ярьдаг, ойлгодог азуу бол хацсангуу хүн учруулж явцдаг. Бүгдэмт хятад улсад бол энэ жоохон төвхтэй. Бид нэр тэр бүр хятад ярьж чадахгүй. Хятад бол бас тийм амар биш. Тэгэхээр бид ерөнхийдөө тийм багцыг айлуулах хүмүүстэй санал болгож хэлж байгаа. Тэгээ сүүлийн үед яг бид нарын энэ Жанжажигийн нислэг, Чангшагийн нислэг, Саньягийн Хайхугийн нислэг тийм болоод байгаа. Чи буудалтай, билеттэй, буудалтай бүхэнтэй багцаар наваа. Тэгвэл тэр хүнд илүү хамар. Буусан байна. Би буудлаа яаж олох вэ? Санаа зовх юм байхгүй. Хамгийн анхны шатны юмнуудыг биелүүлээд өчглээд буудал нь өглөөний хоолтойгоо тэгээд онгоцны билеттэйг юм багцуулаад байвал ерөнхийдөө хүнийг аялах стимул, аялах одоо сэтгэлийг илүү нэмэгдүүлээд би яах вүлээ, тэнд очиод яах вүлээ гэх юм байхгүй. Ямар ч гэсэн чи очиод орох оронтой байх юм байна, унтах ортой байх юм байна. Тэгээд аюулгүй чамайг буудал чи хүргээд өгч юм байна. Чи очих газар мэдж байгаа юм байна. Гэм бол бусад юмнуудын аяндаа тэгээд үсчдэг юм даа. Бид ерөнхий энэ чиглэлд нэлээд их ажиллаж байгаа. 100 жилдээ тохиолдуулаад гэж ярих юм бол манай компани хамгийн одоо чухал зүйл бол шинэ онгоцыг үйл ажиллагаанд бас оруулж ирлээ. За дараагийн зүйл бол бид нэр 9 сард бас Узбекистан улсын Ташкент хот руу шинэ чиглэл нэ гэж байна. За ер нь цаашлаад манай компани ерөнхийдөө зорилт бол одоо Төв Азийг Зүүн Азтай холбосон Таранзит хаб тий энэ урсгалыг бий болгохоор бас ажиллаж байна. Энэ тал дээр ч дотоодын бас аюу компаниудтай хамтран ажиллаж байна. Яг бид нар ингээд ойрын 5 жилийн дунд хугацааны бизнес төлөвлөгөө, алсын бизнес төлөвлөгөөнүүдэд байгаа. Бид түүзээр баталсан. Тэгээ бид нарын төлөвлөгөө бол бид ямар ч байсан Европ руу нэг гарцтай болох хэвээр. За хэрвээ энэ Америкийн хэлэлцээрүүд батлагдаад явах юм бол бид магадгүй тэр Европ гарахаас гадна Америк руу бас явдаг нэг хоттой юм болъё гэсэн юм. Алсын төлөвлөгөө байна. За тэр хооронд бүс нутгаа ерөнхийдөө бүгд хятад улсын хүн одоо нислэг хийх байгаа цэгүүдийг аль болох олноор нь холбоё. За тэгээд дундад Азтай нэлээд хүчтэй гол тоглогч бай. Тэгээд дээрэс нь бид нар одоо ер нь бол дэлхийн хамгийн олон хүнтэй улсалчууд байгаа энтхгийг бид бас харан сагалгаж болохгүй. Тэгээд ялангуяа өглөө монголчууд их явж байгаа энэ цэгүүдийг ерөнхийдөө болж игэл бүгдийг хийж яа гэсэн ийм л төлөвлөгөө байгаа. Хүннүү Air компани яг хамгийн үнэт зүйл хамгийн том бахархал нь юу вэ? Хүн шүү дээ. Хүннүү Air гэж байгаа хүн шүү дээ. Энэ компани ажиллахсад ер нь явж ер нь зөвхөн Хүннүү Air гэхдээ бүх компани хамгийн чухал юм чи хүн. Одоо ялангуяа сүүлийн үед чи сэтгэлтэй хүн гэдэг нэг тийм томьёол гараад байгаа юм тий. Тэр аягүй чухал. Үнэхээр ажилдаа сэтгэлтэй. Дээрээс чи аюулгүй байдгийн төлөө санаа зовдөг тий. Чи амар том мундаг сургалт өгсөн байлаа ч гэсэн чи сэтгэлгүй бол яс явахгүй. Мэдээж ямар ч байгууллага үйл ажиллагаа явуулахдаа тодорхой хэмжээний яг өөрийн гэсэн за мэдээж зорилго тэгэл ашиг орлого ч гэдэг юм ингээл байгаа. Гэхдээ бас нэг хамгийн чухал зүйл нь яг энэ одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаараа дамжуулаад бид нар бас нэг улс их орондоо нэг ийм зүйлийг үлдээчиж гэдэг нь улс их орныхоо бас нэг хөгжлийнх нь одоо нэг хэсэгт нь хувь нэмрээ оруулчих гэдэг нэг юм амбиц байгаа л байна л та. Тэгэхээр агарын тээврийн салбар гэдэг өөрөө бас их тийм онцлогтой салбар гэдэг утгаараа ерөн зүгээр ялангуяа Хүннүү Air одоо Монгол улсын хөгжилд агарын тээврийн салбарт хэр одоо үнэтэй хувь нэмэр оруулагч гэж та яг байгуулгаараа хамт олноороо харахалтайгаар хэлж чадах уу? Яг бид ийм шин зах зээл, шин гадаад харилцаа, шин аялал жуулчлалын юм үүсхийг маш хичээж ажиллаж байгаа. Тэгээ саяхан би Казахстанд суугаа Монгол улсын элчин сайдтай бид хоёр бас энэ талаар ярилцсан. Тэгээ манай Алматагийн нислэг нэгдснээс хойш хоёр орны хоорондын иргэдийн харилцан зочлох, бизнесийн хамтын ажиллагаанууд маш өндөр түвшинд гарсан гэдэг байгаа байхгүй. Ер нь гадаад байгаа элчин сайдуудын хамгийн их мөрөөдгөө нь шууд тогтмол нислэг. Тухайн шууд тогтмол нислэг эхлэнгүүд хоёр орны хоорондын хамтын ажиллагаа дагаа өргөжчихөж байгаа. Ерөөсөө айгуу том юм. Тэгээ бид яг хөгжилт бол нэлээд л хувь нэмэр оруулж байгаа гэж өөрсдөө үнэлээд байгаа. Тэгээ яг тэгээ бид чинь нэг манай өөрөө хөгжил төрөх Монголын жигүүр гэдэг. Wings of Mongolia шууд олчлох Монголын жигүүр болчиход байгаа байхгүй. Тэгээ бас нэг юм хийглээ те. Тэгэхээр бид нар Монголд хөгжил төргийа те. Нэг үлээ дамжуулаад те. Бид нар ер нь зүгээр шинэ онгоц авдаг маань ч гэсэн те.
бид шинэ технологиудаар ажиллаж байгаа шүү. Шинэ юмд ажиллаж байгаа. Манай нисгч нар одоо E190-тай V2 гэдэг нь Азад цолын ганцхан зөвхөн манад л байна. E100 E2 гэдэг нь бол Аз нэлээд хэд оронд байгаа. Манай 195 гэдэг нь зөвхөн Монголд байгаа. Тэгээ бид нар бас энэ Аз бас жоохон улсынхаа нэрийг харуулъя гэж яваад байгаа шүү дээ. За хоёул ярилцлагаа өндөрлүүлээ. Нэвтрүүлгийн урилга хүлээж авсан танд одоо гүн талархал илэрхийлье. Мэдээж яг энэ Монгол улсад нисвчийн салбар үүсгэсэн 100 жилийн үед яг танаас салбарын хувьд бол бас асар хөдөлгөөнтэй юм их ажлын хажуугаар бидэнд цаг зав гаргасан баярлалаа. Тэгээ таны ярианаас ер нь яг энэ агаарын тээврийн салбар, тэгээ энэ тээвэрт одоо хувийн хвшлийн үзүүлж байгаа хувь нэмэр гэл олон зүйлсүүдийг үзэгчд маань бас мэдээллийг яг агаарын тээврийн салбарын бас мэдээллийг олж авч чадсан байхаа гэж итгэж байна. Тэр тундаа Хүннүү Эйр гэдэг энэ компанийн онцлог давуу тал гэж компани улсаатай бас таны яриагаар дамжуулаад танилцуулж чадсан байхаа гэж итгэж байна. Хүннүү Эйр компани онгоц хүүхд тэнгэртэй илүү олон 10 жил дүүлэн нисч илүү олон чиглэл нисч хамгийн гол нь аюулгүй зорчигчтой хүссэн газарт нь хүргэдэг байгаасай гэж хүсье да. Яг үзэгчдийнхээ өмнөөс танаа компани хамт олон одоо хүүхд тэнгэртэй дүүлэн нисдэг хөлөг онгоц шиг Хүннүү Эйрийнхэн маань бас үргэлжлэдэг өндөрт дүүлэн нисч амжилтын дэдийг бас гаргаж байгаарай гэдэг ерөөлийг үзэгчдийнхээ өмнөөс төвшүүлээд ярилцлага амжилт. За баярлалаа. Тэгээ юу хэлэх гээд нэг бол хүн ялангуяа мэдлэгтэй, чадвартай, боловсролтой, хамгийн гол нь сэтгэлтэй хүн гэдэг бол үүндээ хамгийн том капитал. Тэгээ бид яхаа хөгжилт бол нэлээд л хувь нэмэр оруулж байгаа гэж өөрсдөө үнэлээд байгаа. Тэгээ яг тэгээ бид чинь нэг манай нэг өөрөө хөгжин хөгжил төрөх Монголын жигүүр гэдэг. Тэгээ бид нас энэ Аз бас жоохон улсынхаа нэрийг харуулъя гэж яваад байгаа шүү дээ.